Хай. Өглөөний цайгаа бэлдээ. Өглөөний цай биш юм байна. Аяллаа цай. Өнөөдөр хүүгийн ангийнх нь өнөөрөө шинжлэх ухааны музей орж үзнэ гэсэн. Тэгээд өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авчираарай гэдгсэн байсан. Тэгээд би дахианы махтай бүргэр, дахианы махтай сэндвич, тэгээд дахианы махан нагетс бэлдээ. Угаасаа жоох их юм бэлдсэн байсан ч бол тийм дөө. Хүү очиод найзуудтайгаа солилцоод итчихдэг болохоор. Би хараа өнөөдөр эрт имлэг явна. Тийм ч өнөөдөр эрт босоод гэлс. Цайг нь бэлтчихэд тэгээд эртэн гарч имлэг оръё. Би өнөөдөр 2 өөр имлэгт 2 өөр тасагт үзүүлэх юм. Эхлээд болохоор жингийн илүүдлийн тасагт үзүүлэх юм. Тэгээд тэрэнд бол бас найдлага бас тавиал биш. Ер нь гэхдээ жингийн илүүдлийн тасгийнхан их хөвчлэн яг дааврын жингийн илүүдэл аль эсвэл уламжлал даргын жингийн илүүдэл хоёроор ингээд салчдیں۔ Энэ удаагийнх болохоор дааврынхыг авсан. Угаасаа уламжлалтэд баг үзүүлэх байх уу. Тэгэд үзүүлсэн чи юмж амар их шинжилгээ бичиж өгсөн за. Тэгэд амар үнэтэй 700 гаруй мянган төгрөг болж байгаа байхгүй юу? Зөвхөн шинжилгээнүүд. Тэгэд би юм чи ийм их шинжилгээ өгөхгүй. Угаасаа би гайгүй дандаа үзүүлдэг гэтгсэн чи юмж үгүй. Би чинь ингээд тархалттай ч одоо ингээд тэмцээд дараагийнхаа алхмын зааж өгч ихэд ямар ч шинжилгээгүйгээр би өмнөх жилийн чинь шинжилгээнүүдээ хариу хараад яах юм бэ? Чин шинжилгээнүүдийг өгөө гэтгсэн за. Тэгэд би мөнгөндөө гороосон ч гэсэн тэгэд за тэгэд өгсөн. Тэнгүүтээ надаа бараг 2-7 хоногийн дараа нөгөө нэг юу дааврын яхоны цаг бичиж өгсөн. Тэгэхээр би өнөөдөр ингээд зарим шинжилгээнүүд өгсөн ч гэсэн бараг 2-7 хоногийн дараа дахиж ирж яхагаа өгчөөд тэгээд эмч дээрээ дахиж орж ерөнхий зөвлөгөөгөө авна. Би ер нь эмнэлэгт үзүүлэхдээ дандаа улсын эмнэлгүүдтэй л үзүүлдэг. Ерөөсөө хувийн эмнэлэгт үзүүлдэггүй. Ихтэд ер нь улсын гэдэг тодтолтой үзүүлсэн нь илүү сайн бидээ. Тэгэд илүү хямд штэ. Тэгээд энэ жингийн илүүдлийн тасагт болохоор ер нь хүмүүс айгүй хэрдэм билээ. Би за амар нэгтэй өөр ингэ жингийн илүүдэлтэй тэгээд тэр тасаг дээр хүлээж байгаа хүмүүс нь бүгдээрээ жингийн илүүдэлтэй за бид нэр тэгэл өөрсдийгөө ингээл хараад би баг гайгуудаа ороод байгаа юм шүү зарим хүмүүс яачаад. Гэхдээ ёо амар туранхай нэг хүмүүс нь за. Гэхдээ тэр нэг амар туранхай шиг дундчил туранхай тэгээд чи жингээ хасгаад ирч юм уу те гэдгсэн чи үгүй би чамшиг байсан. Тэгээд хассан байгаа нэг гэсэнгээ оддоо. Тэгээд яг зорилттой чинтэй очсон болохоор дахиад шинжилгээнүүдээ хэвээсээ үзүүлээд эмчтэйгээ уулзах гэж ирсэн гэдгсэн. Тэгэхээр надад амар гой санагдсан шүү. Тэгээд бас нилийн бондгортуу хос байсан. Тэгээд тэр хоёр болохоор сайхан нийлээл идээд байх дуртай гэдээ эмч бүр. За та хоёр ямар салхалтай нэш. Өөр л аргаолн дөө гэл тэгэл тэр хоёртой яриад үлдсэн. Намайг болохоор яхаа 2-7 хоногийн дараа өгчөөд орж ирээрээ гэдгсэн. Тэгээд үдээс хойш болохоор би эмгтээчүүдийн тасагт очиж үзүүлсэн. Тэгэд би нөгөө спрал авахлах жаахгүй юу? Тэгсэн чинь яа бүр амар ядаргаатай цаа. Ер нь өнөөдөр шал тэнэг өдрөө яаж яхад эмнэлэгт амар их мөнгө өрцөн. Яа ер нь за эрүүл мэндээс мөнгө харамлж болохгүй гэдгийг мэдчихээ. Гэхдээ л спрал авах гэж яг үндэ хэдэн төгрөг төлөх ёстой юм бэ? Тийм үстэй. Эмчүү үзлэг яахаа тэгэд төрөл бүрийн шинжилгээнүүд авч байгаа. Би зүгээр л спрал авах гэж сая төгрөг үрж ийн гэж боддоо. Тэгэд эмчээ зүгээр аваад өгдөхгүй гэдгэнгүүт үгүй спрал авах ч өөрөө хөнгөн төрлийн мэс засал гэж авдаг. Хүнд ч бай хөнгөнч бай мэс засалд орох ч хүмүүс заавал эдгээр шинжилгээнүүдийг өгнө. Гинтийн шаардлага гараад чамд цус сэлбэг болвол яа нэнтэр гэдэг байгаа юм чинь бүр. Тэгээ зүрхний бичлэг дотор яхаа энтергийн заа ёо. Тэгэд амар их шинжилгээ энтер бичээд тэгсэрнээ тэгэд бас 7 хоног лөө 2-7 хоногийн дараа надад хаалгааны цаг өчөж өгсөн. Ёо хаалгаач шиг за тэр спралыг Монголд байхад тэгэл би одоо хүүгээ төрөхөөс өмнөөс нөхөртөөгөө яг найзлаад хэлсэн болохоор бас спрал хэрэглэдэг гэсэн. Тэгэд Монгол яг ингэж тавиулахад ч нэг тэгэд шинжилгээний үнүүд дээр нэг 50,000 төгрөг мөрөөр л тавиулжсэн байх та. Тэгэд ахуулахад бас шинжилгээ өгүүлдэг хэл баг үнгүй шахах хулжчихсан. Тэгсэн чи энд одоо яах гэдэг ядаргаатай юм. Тэгэд энэ эмэгтэйчүүдийн тасаг, жингийн илүүдлийн тасаг гэсэн ийм тасгууд чинь даатгал авах боломжгүй тийм ч
100% өөрийн төлбөрөө төлнө гэсэн үг. За гэтээ тэр нь одоо яа гэх вэ? Гэтээ өнөөдөр бүр хамгийн зэвүү хүрсэн юм. Би нэмэгтэйчүүд хэмжтэй уурлаад гомдол гаргана гэж хэлсэн байгаа. Яасан бэ гэхлээр ингэсэн байхгүй юу? За энэ нэмэгтэйчүүд хэмж болохоор жоохон настай хүн бидیں۔ Тэгэд мэдээж насаараа ажилласан улсын том эмнэлэгт айгу том мундаг эмч гэсэн үг байхгүй. Тэгсэр нэг намг нүг баг хамгийн хэлж би энд баг сарын өмнө нэрвүү яв. Нэг спрал авах гэж л ярьсан шүү дээ. Тэгчээд одоо сар болоход авахлаачгүй байгаа. Намайг эрэг болгонд юусаа ингэж чи өнөөдөр энэ шинжилгээг өг гэд тэгэд шинжилгээг өгчөд хариу хэд оноод гараад очихоор дахиад энэ шинжилгээ өг гэд ингэж яах гэдэг нь мэдхгүй ямар процессыг орох юм. Нийт хэдэн дөрөв орчим болох юм. Тэгэд хизээ яг спрал авахлах юм гэдгийг ингэж багцлаа ярьчихгүй за очих болгонд л нэг ингэж хүн дахин явуулаад ингэ ажилуудад исэн байхгүй юу. Гэтэ яг эмэгтэйчүүдийн шинжилгээ чинь бас тэгэл биений юм ирсний дараа одоо жишээ нь биений юмны дараах 7 хоногт яг үзэх ёстой ч юм уу тий. Яг ингэдэг энтер гэдэг нь бол ойлгоод байгаа. Гэхдээ эмч тэгвэл ядаж ингэдэг шүү гэдэг ингээд надад тодорхой юм юусоо ингэ хэлэхгүй нэг очихоор л нэг ингэ за одоо энийг хэлгээд ир. За одоо ингээд ирэхэд ингэ юусоо болчихгүйсэн. Тийм болохоор тэрэнд нь миний жоохон эмчэд сэтгэл хангалуун бус байсан байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр надад үзлэг хийж байгаа юм. Тэгчээд одоо үзлэгийн өрөө нь яг ингээд өөрийнх нь нэг одоо ширээтэй өрөөнийхөө артлынхаа өрөөнд үзлэгийг өрөө. Тэгэд би яг тэнд үзлэг үзүүлээд тэгэд эмч ингээд үтсчээд тэр өрөөнөөсөө гарахтаа бүдүүн хүмүүс шал ятаргаатай юм гэж амандаа шивнүүгүүдээ гарсан гээ боддоо. Тэгэд би тэрийг сонсч байгаа юм. Тэгэд ёо юу сонсч удаа гэж бодоод тэгэд ямар битгүй тэр үед зүгээр л би хаачгүй тэгэл хувцас өмсөл готлоо өмсөл тэгэл араас нэг ширээн дээр нь очиж суусан чаа. За одоо ийм шинжилгээнүүд хариуцсан гараад ирэхээр ингээрээ одоо очиж төлбөрөдлөө шинжилгээнүүд өгөн тэр гэдэхгүй юу. Тэгэхээр би тэгэд нэг ч юм хэлэхгүй тэгэд угаасаа хэлж чадахгүйсэн санаа зовоод тэгэд гараа төлбөрөө төлөх гэсэн чинь 400,000 төгрөг орчим байсан байхгүй юу. Тэнгүүд нь миний бүр уур хүрээд жинхэнэ төвчээр алдарч байгаа юм чинь. Тэгэд эргэж эмчдэр очиод эмчээ та надад дахиад ийм үнэтэй шинжилгээ бичиж өгсөн гэдгийг та хоёр надад энэ процессуудаа яриад өгөлтөө яг яалах гэдэг гэдгсэн чинь надад нэг дуртай дургу юм тайлбарлаж өгсөн. Тэгэд би анханаас ийм их мөнгө заргуулсан бол би одоохондоо ахуулахгүй байх байсан юм байна. Гэтэ одоо нэгэнт л ингээл үе үеэр нь баахан мөнгө төлцөн. Одоо энийг дундаас нь болохоор дараа нь дахиж ирж спрал авах үе дахиад бүх шинжилгээнүүдээ эхнээс нөхөх юм шиг байна. Би мөнгөний хувьд төсөөлөг амар юм цохилтонд орж байна. Та энийг надад их хэрэгтэй хэлчихгүй байсан. Тэгээд ч би сая таны намайг бүдүүн хүмүүс ямар төвөгтэй юм гэж хэлсний чинь сонсцсон. Бүдүүн хүмүүс дургу юм байсан бол анханасаа хэлчихгүй байсан. Би өөр эмчтэр орчхол байсан шүү дээ. Яг үүндээ яасан гэж би тэр эмчээс тийг сонсчод гарч төлбөрөө хийх гэж цогсчихдоо уйлцсан байхгүй юу. Тэгээд яг үүндээ мөнгөнд ч болж уурлаагүй юм. Тэр эмч хүнийг тэгж шилдэг яг юу гэсэн үг нь би тиймстэй. Тэгэд би эмчд өөрт нь хэлсэн. Би илүүдэлжинтэй болохоор эмнэлэгт ч үзүүлж болохгүй юм тийм үү? Би тань дээр гомдол гаргана гэж хэлсэн байхгүй юу? Тэгсэн жил бүр амар ингээл зөөлрүүл за. Үгүй чи намайг буруу ойлгосон байна. Би чамайг тархан байна гэж юусоо хэлэхгээгүй. Би зүгээр чинь эмгтээчүүдэд бас нөлөөлдөг шүү гэж л хэлэх гэсэн. Одоо тайвшир суу энэ төр хэлё. За мэдгүй. За бай бай.